Улсын хурлын дараагаас нь Зандаа хүүгийн инх болт нэг пост оруулжээ. Тэр нь Монгол Ардын нам амлалтандаа хүрсэнгүй. Чингис Бондоос 3.6 дахин их өр нэмж тавилаа хэмээжээ. За тэр бол үнэн. Тэгвэл улс орныг хэн юм болгоо гэдэг асуулт гарч ирэхлээр 5 толгой Чолкогийн өр шир гэх мэт юм яриад эхэлдэг юм. Харин болоод өнгөрсөн процессуудыг хараад үзэхлээр энэ доллар чинь одоо 2000 хүрэх гээд байгаа бол 1000-аас доошоо буу. Энэ доллар чинь одоо 2000 хүрэх гээд байгаа бол 1000-аас доошоо буу. Энэ доллар чинь одоо 2000 хүрэх гээд байгаа бол 1000-аас доошоо буу. $80 долларын ханш буурнаа. Хааны хөрхтөө Монгол төгрөг чангарнаа. Ингэж ярьж байсан байдаг ба үүнээс хэдхэн сарын дараа харин ингэж ярих болсон байдаг. Тэгээ яагаад бид нар доллар нь 5000 хүрчихгүй ийм байдалтай яваад байна гэхээр бид бол маш зөв менежмент хийсэн. Санхүүгийн салбарт хийсэн. Одоо бид нар үр дүнгээ үзэж байна. За тэгвэл яагаад нөгөө 1000 төгрөгнөөс доош бух ёстой доллар чинь 3000 хүртлээр галзуурваа гэж шалтгаан нь сая илэрч байх чинь. Өнгөрсөн 6 дугаар сард Эрдэнэтийн 49%-ийг луу урдах мөнгө босгохын тулд Монгол банк 360 тэрбум төгрөг хэвлэж доллар худалдан авснаар $80 хатанд гарч Монгол төгрөг шалан дээр унсан байна. Дээрээс нь Монгол банкн дээр асар их буруу босромог бодлого явагдсан байгаа. Өнгөрсөн 4 жилд бол 4 их 80 төгрөгийн алдагталтай. Худалдаа хөгжлийн банкнд гэх юм бол би сая нэг баримт олж мэдсэн 500 тэрбум төгрөгийг бэлнээр зүгээр хэвлээд өгсөн байна. Энэ Эрдэнэт үйлдвэрийн 49-ийг авахт нь бас л нөлөөлсөн байж таарна. Төгрөгийн ханш уналтын гай зовлон жирийн ард иргэдэл үүрэн гардаг ба харин доллар юанаар төрөвчин салгиж байдаг дээд түвшимдэд бол мэдрэгдэхгүй зовлон. Тэгэхээр ан ман чиний миний буруу гэдээ байх нь утгагүй юм. Хэдхэн тооны луурчдын эрх ашгийг хангахын тулд 360 тэрбум төгрөгийг нэг л өдөр зах зээл дээр гаргасан тэр хүнийг тэр хүмүүсийг л шүүн таслах хэрэгтэй. Харин тэр үед ардчилсан нам засаг орж ардчилсан намын дарга Зандаа хүүгийн бол улсын хурлыг даргалж байсан билээ.